Энэ хүндрэлтэн ч одоо металлыг боловсруулж эхэлснээсээ ахуулаад өнөөдөр хүртэл хөгжихтэй хамгийн дээд зэргийн металл бол одоо алт байна. Энээс онцгой металлыг одоо хүндрэлтэн ирээдүйд гаргаж авч чадахгүй байхаа гэж. Нөгөө талдаа чулуулгын зүйлээс дэлхийн ертөнц үүсэхдээ хамгийн гүндээ гаригийн ертөнцийн таталзал, түтгэлзэл, шаталтын, даралтын хамгийн өндөр түвшинд боловсрсон чулуулга бол алмаз. Тэгэхээр алмаз алт хоёр шиг зөвлөлийг бол бид нэр хүндрэлтийн яаж ч хөгжөөд энээс илүү төмөрлөг, энээс илүү чулуулга хоёрыг гаргаж чадахгүй юм шиг байгаа юм. Тэгэхээр алмаз алт хоёроор яагаад гангардаггүй гэдгийн учир бол маш ховор бөгөөд ямар ч технологиор орлуулшгүй аль хэдэн мянган жилийн өмнө таниж мэдээд тэрнээс нааш өөрчилж чадахгүй байгаа энэ шин чанаруудыг бид нэр өөрсдөө одоо зүүж хадгалахын тулд алмаз алт хоёрыг хэрэглэдэг байхаа гэж байхаасаа байх юм байхгүй угаасаа тийм л байж таарах ийм л одоо соёлын хэрэгсэл юм. Тийм учраас энийг бол хослуулан хэрэглэх нь энэ ертөнцийн энерги буюу ертөнцийн эрчим хүчийг хамгийн онцгой шинжтэй зүйлийг л хэрэглэж байгаа хэрэг юм аа.